Сайн байцгаана уу? ЛГБТ Төвийн гүйцэтгэх захирал инх маа байна. Та бүхэн тэгшэрх бахархлын өдрүүдийн мэндийг хүргэе. Тэгшэрх бахархлын өдрүүд нь миний хувьд өнгөрсөнд өнөөг бий болгосон тэмцэгч нартан талархах, өнөөдөр өөрийнхөөрөө амьдарч буй олон нийттэй болон хүний эрхийн тэмцэгч нараараа бахархах, ирээдүйд бүгдээрээ эв нэгдэлтэй байхыг онцлон тэмдэглэж буй өдрүүд юм аа. Та бүхэн тэгшэрх бахархлын өдрүүдийн дахин мэнд хүргэе. Сайн байцгаана уу? ЛГБТ Төвийн эрх зүйн хөтөлбөрийн менежер Гонтой байна. Энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүс тэгшэрх бахархлын өдрүүдийн мэндийг хүргэе. Тэгээд эдгээр өдрүүд манай ЛГБТ Төвийн хувьд, манай волонтеруудын хувьд биднийг дэмждэг бүх хүмүүсийн хувьд үнэхээр чухал өдрүүд байдаг. Тийм болохоор манай төв маань энэ өдрүүдийг илүү өргөн хүрээнд, илүү нээлттэй, илүү хүртээмжтэй тэмдэглэхийн тулд хичээж чармааж ажиллаж байгаа. Тэгэхээр тэгшэрх бахархлын өдрүүдэд болох бүх үйл ажиллагаа, онлайн бүх хэлэлцүүлэг, бүх зүйл та бүхэн маань нээлттэй, идэвхтэй оролцоорой гэж хүсэж байна. Тэгээ бүгдэнд нь баярын мэнд хүргэе. Сайн уу? ЛГБТ Төвийн Кена байна. Та бүхэн тэгшэрх бахархлын өдрүүдийн мэндийг хүргэе. Тэгээд яг өөрсдийгөө хэн гэдгээрээ бахархаарай, чи ямар ч бэлгийн чиг баримжаатай, ямар ч хүсийн баримжаатай байсан яг өөрөөрөө хайрлуулах хэрэгтэй гэдгээ байнга санаж яваарай гэж хэлмээр байна. Одоо зөвхөн тэгшэрх бахархлын өдрүүд гэлтгүй өдрө болгон яг аз жаргалтай өөрийгөө одоо бүрэн хүлээн зөвшөөрсөн тим байгаарай гэж хэлмээр байна. Сайн байцгаана уу? Тэгшэрх бахархлын өдрийн баярын мэндийг хүргэе. Намайг Инхцэя гэдэг ЛГБТ Төвийн эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер, стрейт дэмжигчтэй нэг байна. Өнөөдөр ЛГБТ олон нийт маань өөрөөрөө бахархах баярын өдөр. Түүнчлэн ЛГБТ олон нийт төдийгүй тэгшэрхийн мэдрэмжтэй, хүний эрхийг ойлгодог хүмүүсийн ч гэсэн баярын өдөр юм аа. Та бүхэндээ баярын мэндийг дахин хүргэж байна. Сайн байцгаана уу? Өглөн байна. Миний төвөнд та бүхэндээ тэгшэрх бахархлын өдрүүдийн мэнд хүргэе. Миний хувьд хүний эрхийг дэмжих зорилготойгоор ЛГБТ төвд сайн дур ажилт хийгээд 4 жил болж байна. Миний хэлхийг хүсэж байгаа зүйл бол хэрвээ эргэн тойронд чинь хэрвээ дотны юм чинь өөрийн бэлгийн чиг баримжаа хүссэн илэрхийлэлээсээ болж санаа зовж сэтгэлээр унж байгаа бол энэ нь бусдаас өөр байдал биш юм а гэдгийг ойлгуулж, ухааруулж, хайрлсан хэвээрээ байгаасаа гэж хүсэж байна. Хэрвээ чи өөрөө ЛГБТ гэдэг байдлаас олж санаа зовж ганцаарч байгаа бол чи ганцаараа биш ээ, чамайг ойлгож хайрлах олон хүн байгаа гэдгийг үргэлж санаж явуусаа гэж хүсэж байна. Сайн байна уу? Намайг Сүрэн Хор гэдэг. Би тэгшэрх бахархлын өдрүүдийн хүрээнд ЛГБТ төвд сайн дурын график ажилтнаар ажиллаж байна. Хүүсийн баримжаа болон бэлгийн чиг баримжаа өөр байлаа гэд энэ хэн нэгэн ялгарлан гадуурх ёстой гэсэн шалтгаан биш юм. Харин ч эсвэргээрээ хэн нэгний хайртай өөр хүүхэд нь хэн нэгний хайртай ах чинь байдаг учраас хүнийг хүн гэдэг өнцгөөс нь хүлээн авч байгаарай. Мөн энэ бичлэгийг үзэж байгаа хүн бүхэнд тэгшэрх бахархлын өдрүүдийн мэндийг хүргэе.